Друзья мои, мероприятие еще... Чиний аз холбооны хүүд нь юу гэвэл одоо хоёр проект тохиолдуулан зохион байгуулсан байгаа. Тухайлбал энэ жил бид дэлхийн аваа их орны дайнд ялал байгуулсны 8 жилийн тэмдэглэлийн өнгөрүүлэх гэж байна. 5 дугаар сард мөн түншлэн энэ хүү ялал байгуулахад Монголын холбоотнууд маань одоо зөвлөлт холбоот улсад маш их дэмжлэг тусламж үзүүлсэн билээ. Хоёр дахь нь болохоор одоо 99 дугаар сард бид нар дэлхийн 2 дугаар дайны төгсгөл болох чөлөөлөх дайнд ялал байгуулсны 8 жилийн хамтран тэмдэглэлийн өргүүлэх гэж байна. Тэгээд өнөөдрийн арга хэмжээ нь болохоор жоохон гүнхтэй байгаа. Яг тэгэхээр бид нар одоо Монголын Ахмад дайчдад одон гардуулж байгаа. Ерөнхийлөгчийн зарлагаар нь бол зөвхөн тухайн дайнд гар биеэр оролцож явсан дайчдад энэхүү одон гардуулах гэсэн журамтай байдаг. Тэгээд жилээс жилд нь манай ахмадуудын тоо цөөрч байна. Өнөөдөр нь гэвэл одоо Улаанбаатар хотод байнга оршин суудаг, байнга амьдардаг 5хан ахмад дайчдад одон гардууллаа. Тэгээд энэхүү дээрх одоо яслын хоёр ялалтын айн арга хэмжээний хүүд нь гэвэл ирэх 5 дугаар сард Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хуралсуух улаан талбайд болох яслын парадад оролцох гэсэн урилгыг манай талаас явуулсан байгаа. Ухнаагийн хуралсуух ерөнхийлөгч одоо энэ урилгыг хүлээн авч энэхүү арга хэмжээнд оролцохоо мэдэгдсэн. Тэгээд хоёр хугацаанд тус ажлын бэлгэлийг бид нар сайтар базаж цаашлаад нь болохоор энэ оны одоо яг оёг тэмдэглэлийн өнгөрүүлэх ажиллагааг бид нар энэхүү ажлаас эхлүүлэн гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр өнөөдөр Монгол улс суугаа Оросын улбаны улсын элчин сайдын яамнаас 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон Ахмад дайчдын төлөөлөлд агуу их орны дайны ялалтын 80 жилийн медалийг гардуулах үйл ажиллагаа одоо явагдлаа. Тэгэхээр манай Монголын дайнд оролцогчдын Монголын хороо маань саяхан одоо өргөгдөгдөөд дайн инхий дэмжих ажиллагаанд оролцогчдын хороо болж одоо өргөгдөгдсөн байгаа. Тэгэхээр манай энэ Ахмад дайчид маань 1939 оны чөлөөлөх дайнд оролцсон одоо цорын ганц гэрч цэрэнгийн чимцэрэнгоо одоо өнөөдөр ирсэн энд байна. За ингээд 1945 оны чөлөөлөх дайнд нэг 21 мянган орчим одоо Монголын ардын хувьсгал цэргийн одоо дайчид одоо оролцсон гэсэн одоо тийм тоо байдаг. Тэгээд энэ одоо Ахмад дайчдаас яг өнөөдөр яг амьд сүрэн байгаа бол яг 20 хүн байгаа. За 2015 онд миний бие одоо 70 жилийн тэмдэглэж явах үед засгийн газрын одоо комиссд ажиллаж байгаад 325 хүн амьд байсан. Тэгээд 75 жилийн ойгоор 92 хүн байсан. Өнөөдөр ингээ 20 хүн болцсон. Ахмад дайчд маань ингээ жилээс жилд одоо ингээ цөөрөөд халахын голын дайнд оролцсон одоо амьд гэрч одоо цорын ганц гэрчтэй энэ чөлөөлөх дайнд оролцсон одоо ингээ 20 хүнтэй бай. За мөн 1941-ээс 45 оны одоо баруун хилийн тулгартанд оролцсон бас нэг 10 гаруй дайчид. За 1943 онд одоо фронтод бэлэг хүргэж явсан Дундгой аймгийн Сайхан усгын харьяат Сөрөн хорийн цэгмэдгаа одоо фронт цэгмэд гэж олон алдарсан энэ хүн маань одоо амьд сүрэн 101 настай байж байгаа. За ингээл ер нь манай Ахмад дайчд бол ерөнхийдөө одоо манайх одоо жилээс жилд одоо ингээд цөөрөөд ирсэн. Тийм учраас бид нар Ирак, Афганистан, Косовод одоо дайны нөхцөлд байдалд одоо үүрэг гүйцэтгэсэн дайчид мөн нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай инхий сахиулгын ажиллагаанд оролцсон энэ одоо Ахмад дайчдыгаа одоо энэ одоо холбоонд оруулъя гэдэг ингээд саяхнаас одоо энэ өргөдөгдсөн ийм шинэ холбоо байгуулж миний үе одоо тэргүүнээр нь ажиллаж байгаа маа. Тэгээ энэ жил энэ өнөөдрийн энэ Оросын улбаны улсаас зохион байгуулж байгаа агуу их орны дайны ялалтын 80 жилийн медаль гардуулах үйл ажиллагаанд одоо ингээд 5 Ахмад дайч маань одоо ирж оролцож байна. За цаашдаа одоо үлдсэн одоо 17 Ахмад дайчдад гэрээр нь одоо очиж одоо энэ манай дайнд оролцогчдын одоо хороо маань энэ Оросын улбаны улсын элчин сайдын яамны одоо төлөөлөлт хамтарч очиж гэрээр нь очиж одоо медалийг нь одоо гардуулна. За орон нутагт бас байж байна. Дундгой аймагт байна. Говьолтой аймагт хамгийн хол нь байгаа. За тэгээ зүүн хараа Дархан гэдэг одоо Дархан уул аймаг Орхон гэдэг одоо аймагуд одоо бас Ахмад дайчд байх.